За энэ удаа би Оросын төв мэдээллийн хэрэгсэл болох ТАСС агентлагийн мэдэн дээр суурилсан 3 юмны тухай ярив. Эхлээд нэгдүгээрт нь болохоор Орос руу Монголоос хонь ямаг амдаар нь экспортоор гарах тийм болцоо байгаа юм шиг харагдлаа. Энэ мэдэн дээр үндэслээ тэрийг ярив. За хоёрдугаар Донецк хотыг Украинууд пуужингаар харавлаа, пуужинтлаа гэсэн мэдээ гарсан. Донецк мужийн төлөө тэр засаг захиргааны хязгаарлалт гарах гэл байлдаад байгаа болохоос яг Донецк хотын өөр нь бол пуужинтлаа дороодлоо гэсэн тийм мэдээ байдгүй шүү дээ. Тэрийг сонирхсон. За тэрийг нэг тодруулаадгая. Гуравт нь яг сүүлийн 3-4 хоногийн дотор бол Орос ТАСС дээр бичгтээ одоо бүх фронтын бүх шугамаар бол амжилттай давшаад байна л гэдэг байгаа. Тэгээд нэг тосгоны нэр одоо энэ би үзүүлнэ. За энэнийг чөлөөлж байгаа бичлэгийг гээд тавьсан байна л да. Тэр бичлэгийг үзүүлэнгүй тэр талаар нэг яригдах гэсэн ийм 3 юм яригдах. За нэгдүгээр Орос улс чинь за би юуг тавьчих, скриншотоо тавьчих. Энэ дээрээс та харж байгаа бах. Орос улс нь Серб улсаас, Македон улсаас хонь ямааг импортлохоо төр зогсоож байгаа юм байна. Төр гэж юм шүү. За тэгэхээр Орос ч Европоос хонь импортлж авдаг байсан юм байна гэдгийг мэдэж авлаа. Нэгдүгээр, хоёрдугаарт тэр малын өвчин гарсан юм байна. Оспа гэж байна уу, юу гэж байна. За тэр тийм учраас төр зогсоолоо гэж байгаа юм байна. Тэгэхээр хаавсан тэр Европоос Орос руу одоо богоноор зүйд юм уу, ямар юмар зүйдгийг машинаар ичирд юм уу. Тэгж явдал суудлуулж байгаа хажууд нь манай Монгол байж та Монгол ахын дүүнэр нь байна. Бид нар байна. Бид нар энэ ч одоо бэлнээр нь сайхан бэлчээр им шиг сайхан өвс идэж аршаа шиг ус уусан сайхан хонио Орос ах нартай импортлох бол байдаг юм уу? Би мэдэхгүй байна уу? Би сонсохдоо махыг Монголоос мах авдаггүй, мал нь өвчтөө гэдээ авдаггүй гэлээл гэсэн монголчууд нэдээд рүүхэж хяраад байгаа юм байдгүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ хонио амдаар нь ингээд ямаага амдаар нь экспортлох болцоо байгаа юм байна шүү. Энийг манайхан судалж үзээрэй. Орос руугаа Орос ах нартайгаа яриарай гэж хэлэх гэсэн юм аа. Их нааштай мэдээ шүү. Энэ бол за дараачих нь болохоор зэрэг за юу скриншотын тавьчихыг Донецк хот руу Донецк хотын крупны торговый центр гэж юм тийм ээ. Том юу худалдааны төвийг довтлоо гэж бичсэн байна. Эхнийх дээр нь. За дараачих дээр нь болохоор 3 хүн шархтлаа гинэ үү за ус гэчүүдээ. Хүн шархтна гэдэг чинь дайнаас болоод тийм ээ. Тэгээ өөр нэг мэдээ байхгүй, зураг байхгүй. Тэгээ ер нь бол Украинууд чинь Донецк хотын өөр нь тэгж довтлоо дайрлаа гэж ерөөсөө сонсогдоогүй учраас ингээд интернет яг ухлаа л да тэгсэн чи за юу яасан бэ? Үнэхээр юу яачаа? Пуужингаар харуулсан байна. Энэ бичлэгийг сонсоход бас их учир гарна шүү дээ. Энэ бичлэгийг сонсохны үзэхдээ тэр баруун дээд болонд нь яг пуужин нэрээд цогцоо тэр пуужин харагдана. Пуужингийн дууг нь сонсно хэдүүлээ. Тэгээд би тэр талаар ярив да. За энийг нэг хараатай. За тэгэхээр юунууд нь интернетийн одоо энэ талаар л мэрэгсэн улсууд чинь задлан шинжилгээ хийсэн байна. За задлан шинжилгээ хийгээд фото зургуудыг гаргаад ирсэн байна. За нэгдүгээрт бол худалдааны төв гэсэн чинь за энэ 3 зургийг тавьчаа. Ийм 3 зургнууд их яваад байна. Ингээ ихс олон зургаас би 3-ыг сонголоо л да. За эдрээс харахад нэг худалдааны төв гэж хэлэхэд хэцүү л байх юм тийм ээ. Тийм байна. За тэгсэн чинь Украинд бичиж байна. Энд Оросын 51-р армийн штаб нь баярлж ирсэн тийм корпусыг пуужинсан гэ юм байна гэж бичээд эхэлж байна. За тэгээд энэ зургийг харах юм бол за магадгүй нэг архив ч юм уу тийм ээ. Тийм байсан байж магадгүй. Тэрийг Украинад онцсон байж магадгүй гэж байгаа. За тэгвэл ийм байдаг юм байна. Тэгээ тийм ч учраас таас яг нэг мэдээлчгээл цаашаа нэг дэлгэрүүлэл актер нь бол түргэн мөргөн ирж байгаа, гал команд нь унтрааж барьж байгаа тийм юу ерөөсөө мэдээлэхгүй байна л да. Худалдааны төв рүү довтлсон л гэсэн нэг мэдээ байж байна. За тэгсэн чинь нөгөө мэрэгжлийн энэ талаар судалдаг YouTube контент
хийдэг нөхдүүд чинь цааш нь ухаад зөндөө бичлэгүүд гарч ирээд энэ пуужингаар давталсан чинь дараа чинь пуужингийн хилтерхийнүүд нь гаргаад ирсэн байна. Би оруулсангүй л да нэг баах юм оруулаад явах уу. Тэрэн дээр янз бүрийн бичиг номер дугаартай юмнууд ч үгүй нэг юм нэг далавчны тасархайг үзүүлээд ингээд хаалганы нугас шиг ингэж хөдөлгөөд ингэдэг. За тэгээ энэ ямар пуужин байж болох вэ? За энэ лав нөө фламинго буюу FP5 гэдэг тэр биш байна л гэж FP6 биш байхаа л гэж байна. За нөө юу Scalp гэдэг Францын хөлөө. Scalp Франц Англи хамтарсан Scalp биш байл гэж байна. Нөө Storm ямар Storm блэ? Storm Shadow блэ? Shadow Storm блэ? За тэр биш байна гэдэг тэгээдсэн чинь нэг нөхөр гаргаад ирсэн байна. Энэ бол юу вэ? Австрал Америк хоёрын сүүлийн үед хийж байгаа хамтарч хийж байгаа нэг пуужингийн туршилт болоо юм шиг байна. Юу байна? 4 сарын 3, 4 сарын 8 цэгнүүд 2 удаа нэг туршиж үзсэн. Тэрнгээрээ 350 км ниссэн 500 кг тесрэгөөж даах чадaltaй, тээвэрлэх чадaltaй гэжсэн. Энийг Украинд авчираад ер нь туршчих шиг боллоо. Тэгээд энэнгээрээ Оросын агаарын довтлогоноос хамгаалах хэрэгсэл нь одоо энэ пуужинг олж хамгаалж чадчихэв нэг олж танд чадчихэв нэг гэдэг ийм туршилт болчих шиг боллоо гэж бас тиймэрхүү юм бичиж байна. Энэ үл яг техникийн чиглэлээс сонин тийм ээ. Сонирхолтой мэдээлэл авахгүй. Техникийн чиглэлээс гэдэг утгаараа. Тэгээ ямар ч байсан том дэлгүүр, их дэлгүүр худалдааны төвийг Донецкийг Украинууд харваад өчнө хүн амтын сүйдэлсэн бол байхгүй юм шиг байна. За дараагийн бичлэг нь таас дээр бас тавигдсан. За ингээ харуулъя скриншот нь. Нэг юм юу тосгоныг чөлөөллөө гэд тэр юун дээр энэ видео бичлэгийг үзүүлье. За би энэ видео бичлэгийг харууллаа тий. За тэгэхээр энэ видео бичлэг дээр нь тэр юунуудыг л оон жижигхэн зурвсыг дагсан хэдэн байшин гэл нэг бүрчлэн бөмбөгдөд байгаа биз? Нэг бүрчлэн бөмбөгдөд. Тэгээд яг нь миний энэ дайныг харах өнцгийг бол одоо үзэгчид та бүхэн мэдж байгаа шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас энэ бол би тусгаар тогтсонсон Украин улсыг давталсан одоо ажлыг давталсан. Энэ бол эзлэн төрөмгийлэх дайн. Тэр Донецк мужаасаа Луганск мужаасаа Оросууд сэргээ гаргаа гэсэн олонхийнхаа шийдвэрээр тогтоол гаргацсан байж байгаач баталсан байгаа шүү дээ. Тэр утгаараа би дайныг эсэргүүцэж ярьж байгаа. Тэр өнцгөөс тайлбарлаж одоо яг саяны энэ дээр тайлбарлахад одоо ингээд зүгээр тэр ойн зурваст амьдэрчсэн хідэн айлууд байжээ, тариачд байжээ. Тэр хадлан мадлан тэр орчныг тэгээ одоо хэнийг хинээс нь чөлөөлөөд ингээд байшин сав хамаг юмыг устгаад байгаа юм бэ? Хэнийг хинээс хаана, хэний нутаг дээрээс чөлөөлөд байгаа юм бэ? Наа чи амьдэрчсэн нөгөө нэг одоо ард түмэн өгчүүл ихэвчлэн хөдөөч байдаг штэ. Тэд нар одоо оронгүй болсон. Хамаг юмыг устгацсан, бөмбөгдөө шатаасан. Одоо энэ зургнуудыг би тавьж байна. 3 ширхэг зураг авсан ма жишээ болгоод яг энэтэй холбоогүй л дээ. Гэхдээ ер нь ийм одоо орох оронгийн юм болгоцсон. Орох оронгууд эдэр чи Украинаар нэг тараад явцсан. Тэгээ одоо хинээс юуг нь юунаас нь чөлөөлөд байгаа гэдэг дээр би жоохон шүүмжлэлтэй жоохон одоо тэрийгэ хэлээл энэ видеог л хийгээд байгаа шүү дээ. Энэ фэйсбүүкийг хөдлөөд тэгээ олон даад үзэгдээд байгаа. За нэг юм яачаа гэсэн үзүүлчих гэсэн. За дараачих нь за 4-т нь нэг хоёр яг том үйл явдал Украинууд эргээд дороондод байгаа шүү дээ Оросыг. За тэрэн дээр Котово гэж хоёр нэр их сүлээд их гарлаа. Их том газар юм байна. За Котово гэдэг нь нөгөө Wild Berries гэдэг зайн шатцгаа зураг тавьчихсан. Нөгөө л Wild Berries гэдэг сүлжээнийхээ хамгийн том дэлгүүр гинэ складуудыг шатаагаад байгаа шүү дээ. За тэр үл үргэлжилж байгаа юм байна. Энэ байна. За энэний чи эзэн нь болохоор Ким нэртэй юу байд юм бэ? Хүүхэн байд юм байна. Түрүүний тэр хоньны тухай зурган дээр та нар анзаарсан бол доотлолт нэг монголчууд өрхтэй хүүхэн байгаа. Тэр бол хоньчин хүүхэн биш. Энэ Wild Berries чи эзэн Япон гинэ Солонгос одоо местний Солонгос гэдэг шүү дээ. Солонгос үндэстэн ястан
Ким гэж хүүхэн байдаг юм байна. Оросын хамгийн баян хүүхэн гэж энэ 5 тэрбум долларын хөрөгтэй одоо энэ Wildberry-ийн сүлжээгээрээ. За тэгээд 5 дахь жилийн хамгийн баян хүүхнээр эмэгтэйгээр шалгарсан. За тийм эмэгтэй юм байна. Тэгээд яг хоо одоо ингээд хамаг юмын шатаагаад байлаа шүү дээ. Тэгэхэд энэ бол хувийнх нь өөрийнх нь хувьд бол нэг актер одоо шууд дампуураад ядуурчихгүй хаа. Ягаад гэвэл энэ шатаад байгаа бараачин бол одоо юуных нь худалдаач тийм бараа. За шатаад байгаа байшин барилга орон сууц энэ бол энэ том корпорациудын ийм байшин барилга тоног төхөөрөмчин бүгд даатгалтайгаа байдаг. Тэгээд даатгал нь банк нь за энэ худалдааны том компаниуд тэрбумтнууд бүгдүүд хоорондоо шүлжилтсэн байгаа шүү дээ. Хоорондоо нэгээ тэгээ хоос нь орхичихно гэж бол байхгүй гэсэн тиймэрхүү юм ярьж байна. За дараачих нь Кстово гэдэг за бас нийт боловсруулах үйлдвэрийг дороонд шатаасан юм байна. Гэмтээс нь зогсоосон. Тэгээ эргээл яг ажилд орох бах. Энийг бол бүр 5 6 удаа 7 дахь удаагаа ч гинөө зогсоож байгаа юм байна. Ингээл дороондоо л зогсоочдаг. Тэгэл 1-2 сар улаал ажилд нь оруулдаг. Араас нь эргээл дороонддаг, шатаадаг. Яг хөө тэгээд 17 сая тонн нефтийг боловсруулж бүх төрлийн бензин юм гаргадаг. Манай монголч 1 сая 500 1.5 сая тонны нефть боловсруулах үйлдвэр бариад байгаа шүү дээ. Тэгтэл манайхаас 10 дахин 11 дахин 10 том үйлдвэр байна шүү дээ. Оросын бензиний хомсдол бол шийдэгдэхгүй монголчуудаа. Бензинээ өөртлөөс л аргаан бодсон дээр шүү. Ер нь ч аргаан бодож байгаа л да. Надгүй бүгд ойлгоод гаднаас авч байгаа. За өнөөдрийн байдал нэг иймэрхүү мэдээлэл хэлээ да. За тэгээд лайк дарсанд баярлалаа. Шир хийсэнд баярлалаа. Шинээр дагсан үзэгчтэй баярлалаа. Нарны өдөөс өвч. За энийг үзүүлч яг сайхан нэг намрын өдөр болж байна да. Нэг монголчууд төрхтэй байж байгаа. За энэ ямар мөж вэ? Хаана явж байна ягаараа нэг сайхан нарны өдөөс намар улс 8 сар болсон. Намар болжээ. За баяр та бүгдээрээ баяр та.